2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 их найд 534 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 296 төсөл арга хэмжээг зохион байгуулахаар тусгажээ. Төрийн худалдаа авалтаараа үндэсний үйлдвэрлэл дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь эдийн засагт чухал ач холбогдолтой. За гэвч Монгол улсад үйлдвэрлэл явуулахад татварын дарамт өндөр, үнээс шалтгаалan үйлдвэрлэлийн хэмжээ бага зэрэг асуудал тулгардаг нь импортын бараа үйлчилгээг сонгох шалтгаан болж байна. За энэ талаарх мэдээллийг сэтгүүлч Аз Жаргал дэлгэрүүлнэ. Баярлалаа үзэгчдээ орой мэндийг хүргэе. Тэгэхээр хөтөлбөрийн энэ хэсэгт оёмл бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн төрийн худалдаа авалт ямар байсан бэ гэдгийг харуулъя. Тэгэхээр 2022 оны тухайд 92% нь бол дотоодын үйлдвэрээс төрийн худалдаа авалт хийгдсэн болвол 8% нь импорт байсан байна. За харин 2023 онд 80% болж буурсан. За 2024 онд мөн 78 болж буураад за 2025 он буюу өнгөрсөн оны тухайд бол 65% нь дотоодын үйлдвэрлэлээс төрийн худалдаа авалт хийгдсэн болвол за 35% нь импортын бүтээгдэхүүний худалдаа авалт буюу за импортын бүтээгдэхүүний худалдаа авалт буюу гадагшаа урсгах мөнгөн дүн бол нэмэгдсэн гэсэн ийм үзүүлэлттэй байгаа дээр за холбогдох салбарын бол дараах байр суурьтай байна. Нөгөө төрийн худалдаа авалтаа бид нар урт хугацаанд хийвлэх сайн байдаг. Ер нь бол яг төрийн худалдаа авах тухай хууль дээр ерөнхий гэрээ гэдэг нэг ойлголт байгаа. Ерөнхий гэрээ гэдэг нь юу гэхээр 3 жилийн хугацаанд тухайн тендерийг гүйцэтгэнэ гэсэн үг санаа нь бол. Тэгэнгүүт одоогоор ерөнхий гэрээрээс хийхдэггүй байгаа. За 3 жилийн хугацаанд ерөнхий гэрээ тухайн үйлдвэрлэгч хийчихвэл ямар даваа тал үүсэх вэ гэхээр нэгдүгээр тэр тухайн үйлдвэр маань үйлдвэрлэлээ тогтмол төлөвлөх боломжтой бол. Тэгэхгүй болохоор яадаг вэ гэхээр энэ жил тендер авчлаа. Дараа жил авах нь тодорхой бус. Дахиад тэр ажлыг хийх үгүй тодорхой бус. Одоогийн нарийнд бол тендерийг тойроод 3,000 гаруй компани бас 3,000 гаруй иргэн байдаг гэж байгаа. Энэ бол яг тэнд байгаа зах зээл рүү бүр юм тоглогч болоо сурцсан, тэндээ менежментийг хийдэг, өгдөг авдаг юм инж дамжуулдаг хийдэг. Тэгээд ингээд бүр тэр зах зээлийн эзэгэнцэн нэг тийм 6,000 субъект байгаа байхгүй. Энэ маань өөрөө хэр зэрэг шударгуу гэдэг асуудал. Тэгээ энийг зохицуулах бас нэг юм бол татвараар зохицуулж болно. Хэрвээ манай ингээд төр дотоодын үйлдвэрлэлд дэмжиж байгаа бол чинь ядаж нөөтийн 10% нь нөөтийн 10 байх шүү дээ. Тэрийг шууд 10% буюу 100%-аар нь буцааж өгдөг байж болно. За тэгэхээр өнгөрсөн 2025 онд хийсэн худалдаа авах ажиллагааны гүйцэтгэлийг авч үзэх юм бол нийт 87 төсөл арга хэмжээ байсан. За үүнээс бол 74-нд гэрээ байгуулсан. За нэг бол тендер зарласан. За амжилтгүй болсон 9, тодорхойлт ирээгүй 3 төсөл арга хэмжээ байна гэсэн ийм гүйцэтгэлтэй харагдаж байна. Дотоодын бүтээгдэхүүн маань хичнээн дотоодох хэдий ч үнэтэй байвал та нар яагаад төсвийн мөнгөөр хэмнэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал нөгөө талаас заавал гарч ирж идэг. Энийг бас бид нар бас нөгөө зохистой харьцааг зөв хангаа явахгүй бол бас их хүндрэлтэй. Жишээ нь яг зөвхөн бүтээгдэхүүн нэрийг нэлээд хэрэггүй байх. Тэр хүний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол 17,000-аар зах зээл дээр гарч байгаа. Гэтэл яг ижил төрлийн импортын бараа 8,000-аар. Тэгэхээр импортын 8,000-ын барааг аваа явах нь төрд хэрэгтэй мүү 17,000-аар аваа явах нь төрд хэрэгтэй мүү гэдэг энийг бас шийдэл хэрэгтэй болчиход байгаа. Дотоодын ялангуяа жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэгчид маш тодорхой үйлдвэрлэлийн хувьд нөгөө бүтээгдэхүүн боловсруулах, бүтээгдэхүүн бизнесийн төлөвлөлт хийх, худалдан авалт хийх, тэдний орлого зарлагаа төлөвлөх, банкны зээлэнд хамрагдах энэ болгонд аюу том нөлөө болж өгдөг. Тийм учраас энэ харахад ийм ярьж байгаа сэдв энэ жижиг юм шиг санагдах боловч дотоодын бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэлт бол нэлээд том үүрэг гүйцэтгэдэг. За тэгэхээр 2026 онд шинээр хэрэгжих төсөл арга хэмжээг авч үзэх юм бол за барилга байгууламжийн ухсралтын ажилд бол 175 төсөл арга хэмжээний тоо байгаа. За харин тоног төхөөрөмж худалдаа авах ажилд бол 90 ажил байгаа бол за засвар тогтчлтын ажилд бол 19, зураг төсөв тэзүү боловсруулахад 7, за цахим системийн ажилд бол 5 төсөл арга хэмжээний тоо байгаамаа. Тэгэхээр энэ нь бол нийтдээ за 3 их найд 534 тэрбум төгрөгийн санхүүжилт
одоо төсөв төртөгтэй байгаа. За харин санхүүжилтийн дүн болвол за 1 их 80 313 тэрбум төгрөгийн ийм санхүүжилттэй. Тэгэхээр энэ их одоо өндөр дүнтэй санхүүжилт одоо төрийн худалдан авалт маань гол одоо дотоодын үйлдвэрлэгчд рүүгээ, үндэсний үйлдвэрлэл рүүгээ, за дотоодын одоо хөдөлмөрийн зах зээлийг дэмжсэн ийм сонголт тендер шалгаруулалт байгаасаа гэдгийг бол талууд хэлж ирсэн юм. За ингэснээрээ дотоодын зах зээлд бол чухал одоо эдийн засгийн тэлтэнд бол чухал нөлөөтэй маа гэдгийг хэлж байгаа юм аа.